Энэ он бүгд найрамдах хятад ард улс Монгол-Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд бүгд найрамдах хятад ард улсын бүс ба зам санаачлагыг Монгол-Улсын хөгжлийн зам хөтөлбөртэй уялдуулах хэрэгжүүлснээр хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлэх бөгөөд энэхүү чухал ач холбогдолтой стратегийн бодлогыг бодит ажил хэрэг болох тохиромжтой газраар нэн тэргуунд хилийн бомбуудад нэрлэгдэж байна. Тэдгээр бомбуудын нэг нь ганц мод гашуун сухат бомб юм. Бүгд найрамдах хятад ард улс Өвөр Монголын өртөц хоорны Баяннуур хотын ганц модны бомбт нь бүс ба зам стратегийн бодлогын гол цэгээр Монгол улсын хөгжлийн замтай холбогдож Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорын нэгэн чухал гарц хэсэгт оршиж байгаа юм. Хоёрын 19 он бол Монгол Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ой тохорч байна. Энэ хүрээнд бол хоёр улсын засаг газар болон төв засаг газар болон орон нутгийн засаг газар аж ахуйн нэгжүүд бол хамтран ажиллаад шин үр дүн хүргэж байгаа. Түүний дотор нэг нь бол манай Өвөр Монголын өр засах хорны Баяннуур хот. Баяннуур Өвөр Монголын өртөц сурны баруун хэсэгт зүүн талаараа баруун талаараа Авши аймаг Үгөө өмнөд талаараа Шарман болон Орос хоттой болоор заагагдсан мөч бөгөөд хоёр талаараа Монгол улстай хэлдэг. Нутаг дэвсгэрийн нийт хэмжээ 67 мянган км явдраа нийт хүн 1.5 сая. Баяннуур хотыг шинэ нүдээр олж харах цаг нь бас болчихжээ. Монгол улсын өнөөдрийн бодит байдлаар экспортын маань 60-70%-ийг хангаж байгаа ганцхан бомбт бол ганц мод гашуун сухатын бомбт байна. Манай монголчууд ягаад ч юм хятад улсыг зөвхөн ирээн замын үүдээр төсөөлдөг. Гэтэл Монголын экспортын 60-70% гэдэг чинь өөрөө замын үүдийг аль хэзээний тоо хэмжээгээр мөнгө санхүүгийн орлого эргэлтээрээ ардаа хайцсан ийм том бомбт бол ганц мод гашуун сухайд болцоход байгааг бол манай жирийн иргэд, жирийн хүмүүс, улс төрчид нь ойлгох цаг нь болчихжээ. Энэ насыг дөрөвнө эдийн засгийн бүсийг бий болгосон улсын 408 цагаас цуглуулсан нэгдсэн сүлжээний улдааны хооцог эдийн засгийн хэрэгжил. Гэвч хойдын баруун хойд баруун өмнөд Монгол улсын өргөсөн замын цааны чухал саналаа босгоод орны зөртөө болсон эдийн засгийн хэмнэлт чухал. Уйлзалтад Баяннуур хотын ардын засгийн газар, худалдааны товчооны төлөөлөл болон 30 гаруй бизнес эрхлэгч, Монголын талаас ноос ноолоор уул уурхай хүнс эрчим хүч, барилгын 50 гаруй компани, Монголын нүүрсний ассоциац, хүнс үйлдвэрлэгчдийн холбоо, сэргээгдэх эрчим хүчний холбоо, тээвэр зуучлагчдын холбоо зэрэг 20 орчим мэргэжлийн холбоотой төлөөлөл оролцлоо. Манай гол түншлэл Баяннуур аймаг бол бас тодорхой хэмжээгээр баяжуулах үйлдвэрүүдийг зэлсийн болон нүүр суугах үйлдвэрүүдийг барьж байгуулсан өөрөө усны баялаг нөөцтэй ийм аймаг байна. Гэхдээ бид нар зөвхөн уул уурхайгаар бол энэ харилцаагаа бол хязгаарлах хэрэггүй. Энийг бол арай өөр түншлэлийн хүрээнд бол агсан төвчний түншлэлийн хүрээнд бол Баяннуур аймагтай жишээ нь Өмнө Говь аймаг тийм ээ. Говийн бүсийн аймагуд бол хамтарч ажиллах Баяннуур аймаг зөвхөн Монголоос уул уурхайн бүтээгдэхүүн авдаг аймаг биш. Өөрөө бол бас үйлдвэрлэлтэй дэлхийн 67 оронтой худалдан арилжаа хийдэг ийм орн байна. Дээрээс нь аялал жуулчлалын маш сайхан таатай нөхцөлтэй орн байна. Том бүтээмжүүдийг хийсэн байна. Ногоон бүтээмжүүдийг бол байгууламжуудыг бол аймагтаа бол сайн бүтээсэн ийм аймаг байна. Ямар байдлаар хамтарч хөгжих юм бэ? Бидэнд ямар потенциал байгаа юм? Байгалийн баялагаас гадна хүний тийм ээ шин болсон хүчний сургалт бэлчээрийн мал аж ахуйгаас гадна бол яг тогтцсон фермерийн мал аж ахуйг бол зайлшгүй хөгжүүлэх шаардлага манай өнөөдрийн энэ хөрсний байгаа байдал энэ цөлжилтийн байдал ялангуяа говийн аймагуудад бол энэ нэн чухал хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр энэ талаасаа бид хоёр талаасаа туршлага судлах, хүнээ бэлтгэх, аялал жуулчлал дээр бас хамтарч ажиллах ийм чиглэлүүд бол өнөөдрийн уулзалтын ажиглагдж байна. Улсын нөөцийн хурцлуулсан Өмнө Говь аймагтай залгаа орших ба 5-7 нөөцний уурхай оюун тухайн зэсийн уурхай дэлхийн нэртэй богцсон нөөц болон зэсийн баялагаараа алдартай. Улсын нэгдүгээр зэрэглэлийн автозамын бомб болох ганц модны бомб нь Монгол улсын нөөц байдлыг хамтан нээж илрүүлэх хамгийн төгөмжтэй бас тэрийг манай улсын Монгол улсаас нөөц зэсийн баялагууд тэмдэглэх хамгийн том бомб болохоор онцлог. Монгол улсын уул уурхай бүтээгдэхүүн бол гол нь өнөөдрийн экспортын зоч орн бол манай Хятад байгаа. Тийм учраас нүүрс болон бусдын уул уурхай бүтээгдэхүүн бол урагшаа экспортж байна. Манай Баяннуур хот бол
бас Монгол улсын энэ талаар их түнш харьцаатай оюун толгой болон таван толгойгоос гарсан одоо бүтээгдэхүүн ихэнх нь манай одоо хотод байгаа ганцхан мод бомтор оруулж байгаа. Тэр бол бид нэр сайн үйлчлэгээ хангаад одоо тээвэр зардлыг багасч хоёр улсын компанид ашгийг нэмэгдүүлэхин талд бид ажиллаж байгаа. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд бол улуурхаан бүтээгдэхүүнүүд ерөөсөө тээвэр логистикийн асуудал байгаа. Тэгэхээр гол зах зээл рүүгээ хандсан энэ дэд бүтцийн төслүүд бол сүүлийн олон жил бол яригдлаа. 10 жил гаруй одоо яригдчихээн. Гэхдээ хэрэгжсэн бодиттой төслүүд нь бол одоогийн байдлаар бол байхгүй байгаа шүү дээ. Энэ дээр бол би хоод гашуун сухатын төмөр зам за цаашлах юм бол одоо 5-7 сайн шандасаа дамжаад ирээнээр дамжаад бас хятадын зах зээл рүү нэвтрэх гэсэн энэ төмөр замын төслүүд бол явж байгаа. Энэ төмөр замын төслүүдэд хамгийн эхний ээлжинд бол манай зүгээс хэрэгжүүлэхийн тал дээр одоо хятадын талтай уялдааг хятадын засгийн газраас хэрэгжүүлж байгаа нэг бүс нэг зам одоо энэ бодлогын хүрээнд яаж уялдуулахын санхүүжилтийг яаж босгохын гэх мэтний тал дээр л хамтарч ажиллах нь одоо нэн тэргүүний зорилго байх ёстой байх гэж хувийн хувьд бол бодож байна. Талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой хүрээнд олон чухал арга хэмжээ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Түүнчлэн худлааны бүтцийг сайжруулах, бомбын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж, дамжин өнгөрөх тээврийн дэд бүтцийг сайжруулах, уулуурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, худалдаа эдийн засгийн чадварыг сайжруулах зэргээр хамтран ажиллах санаа хүчийг гар үсгэрлээ. Хамгийн гол нь энэ бололцоотой бүс нутгийг энэ том агуу том зах зээлийн нэгэн одоо боломжийг монголчууд бид өөрснөө Монгол улс маань өөрөө яаж ашиглах вэ? Яаж үүнээс бол тэр үр шимийг хүртэх вэ? Энэ одоо 3 сая орчим монголчууд өөрийнхөө одоо бололцоотой нутаг, нар, салхи, эрчим хүч, хүнс, мал, ногоо, уулуурхайн баялаг, зам тээвэр, үйлчилгээ энэ бүгдийг бол хөгжүүлэх бололцоо бол байна. Тэр утгаараа бол асрынхаа холбогдолтой хятад улсын нэгэн одоо Монголтой хил залгаа байгаа өөр Монголын нэгэн аймгийг бид цоо шинүүдээр л олж харах цаг нь болжээ. Анхаарлаа бас ийш нь хандуулах цаг болжээ. Одоо засаг төрийнч гэдэг юм уу бүх шатны одоо хувийн бизнесийн хөгжлийнхэн ч гэсэн анхаарах цаг нь болж ил гэдгийг л сануулсан юм арга хэмжээ болж байна. Энэ үйл ажиллагаанд хоёр орны үйлдвэрлэл эрхлэгчдийн цаашдын нэгт хамтын ажиллагааны эхлэл болж байгаас гадна зөвхөн хоёр аймгийн бус Монгол хятад орны цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талаар хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой алхам болж байна.